Үзэгчтэй амралтын хөтөлбөр өнөөдөр Ганзан Паласын цагаан лаваа чуулга дээрээс үргэлжилж байна. За өнөөдөр минийд иргэд сууж байгаа хүн бол үзэгч та бүхэндээ танилцуулахад Төмөр замын чуулгын найруулагч, мөн цагаан лаваа чуулгын үүсгэн байгуулагч Ган Болдгой хүрэлцэн ирсэн байна. За танд өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр хоёлаа ярианыхаа эхэнд бидний хувьд хамгийн сонирхож ирсэн зүйл бол цагаан лаваа гэж яг ямар чуулга үйл ажиллагаагаа явуулаад байгаа юм бэ? Энэ газрын онцлог нь юу вэ гэдгээс хоёлаа яриагаа эхлэхэн зөв болоо. Цагаан лаваа чуулга бол жилийн 4 улирлын турш бусад чуулгаас нэг онцлог тал нэг бол гадаадын зочид төлөөлөгч болоод аялагч жуулчлагчдад зориулсан Монголын үндэсний урлагийн өв соёлын тоглолтыг бол хийдэг юм чуулга. За үндэсний урлагийн өв соёлд бидний хамгийн гайхамшигтай урлагуудын нэг бол мөртийн дуу, морин хуур, хөөми, магтаал, цамын бүжиг, уран гуралт бөө бие биелгээ, ардын богино дуу гэл ерөөсөө үндэсний урлагийн өв соёлын хамгийн үн цэнтэй гэсэн нандин зүйлсүүдийг багтаасан бүтэн 1 цаг 15 минутын концертын хөтөлбөрийг англи тайлбартаагаар бас явуулдаг онцлог. Таны хувьд ер нь хөтөлбөрөө яг батлахдаа мэдээж ингээд анхаарч үзсэн зүйлс байгаа. Яагаад заавал ер нь ардын урлагийн ийм театр байх ёстой юм бэ? За мэдээж энэ чуулгыг байгуулахын тулд нэлээд судалгаа хийх хэрэгтэй болсон л доо. Тэгээд энэ судалгааны үр дүнд ялангуяа гадаадын зочид төлөөлөгч буюу жуулчдаас авсан санд асуулгаар Монгол орны байгалийн сонин гайхамшигыг үзэхээс гадна ард түмнийх нь ахуй соёлын онцлогийг хамгийн их сонирхсан байсан. За тэрийг дан ганцхан музейгээс бас үзээд бүтэн ойлгож мэдж авч чаддгүй юм байна. Яг боддоор нь тэр уртын дууг сонсчоод, тэр морин хуурын гişийг сонсчоод, тэр уран нууралтыг хараад, тэр цам гэж тэр шашны сэтгэлгээний бүжгийг боддоор нь үзэж ээж энийг ойлгодог болохоос дандаа музейгээс хараад бол энийг бол ойлгоход бэрхэлтэй. Яг л уртын дууг энэ манай тайзан дээрээс сонссон гадаадын аялагч жуулчин гараад юу гэдэг менингийн талд автобустайгаа явж байхдаа ийм талд амьдардаг улсууд чинь ингэж дуулахаас өөр аргагүй юм байна гэдгийг ойлгож байгаа жишээтэй. Тэгээд монголчуудын сэтгэлгээний нүүдэлчин авахын онцлогийг соёлоос нь илүү мэдэрч авдагаараа сонь байдаг. Тийм учраас монголчуудын нэрийн хуудас бол яахын аргагүй үндэснийх нь өв соёл юм байна гэж үзсэн учраас цагаан лаваа чуулгын уран сангийн бодлого бол үндэсний өв соёл түүх гэдгийг бол яахын аргагүй бид нар номер 1 бодлогоо гэж үзээд энэ чиглэлээр уран бүтээлүүдэд төрөөж байна. Нуус товчоогоор бол монголчууд маань нэлээд амьсгалж эхэлж байна. 10 жилийн сургуулиудад түүхийн судалгааны бүх сургуулиудад энэ тухай хичээлүүд ордог болсон тийм ээ. Тэгтэл энэ нуус товчооны 1-р бүлгийн хамгийн ихэнд байдаг Тэмүүжин маань бага наснда ах Бэхтрийг нэг тийм нэг загас жараханаас болоод нэг харваад алдж байгаа юм шиг нэг тийм хэсэг гардаг. Тэгтэл энийг маш олон эрдэмтэд Монголын эрдэмтэд байдгаа гадаадын эрдэмтэд хүртэл энэ бол үгүй юм аа. Энэ үйл явдал яг үнэндээ бол тэр загснаас болоогүй. Эний цаана маш том шалтгаан байгаа. Энэ бол шууд илэрхийлэхэд маш хэцүү боловч энэ бол шал өөр шалтгаанаас болсон гэдээ бүгд
100% дуу нэгтэйгээр хэлдэг. Хамгийн наазахын алдартай эрдэмтэн Жек Отруу хортой тий. Энэ хүн хүртэл одоо нэг өгүүлдэ битсэн мэснийг би санаж байгаа байхгүй юу? Юу Чингисийн хувьд бага насандаа туусан хамгийн хэцүү бөгөөд ээдрээтэй зүйл их нэг бол тэр ахыгаа яагаад хоросон бэ гэсэн сэдэв байдаг. Тэр тухай харамсалтай Монголын нууц товчоон дээр төдийлөн тайлбарлагдаж чадаагүй нэгэн сэдэв байдгаа гэж бичсэн байдаг байхгүй юу? Тэрийг нь аягүй санаж байна. Тий одоо энийг ялангуяа залуу үзэгчдтэй, залуучуудаа тайлбарлах цаг нь болсон. Энийг ялангуяа уран бүтээлчид. Гэхдээ энийг зүгээр нэг сэтгэлийн хөдлөөр тайлбарлаж хэлэх гэж байгаа юм биш ээ. Энийг бид нар маш том судалгааны үндсэн дээр энэ зохиол бичигдсэн, энэ уран бүтээл хийгдсэн. Тэгээд энийг ухтаад бид нар одоо доктороос дээш зэрэгтэй Монголын одоо шинжлэх ухааны академийн гишүүн, одоо хэл зохиолын хүрээлэнгийн гишүүн, одоо боловсрол судлалын хүрээлэнгийн болоод одоо соёл урлагийн судлалын хүрээлэнгийн доктороос дээш зэрэгтэй эрдэмтэд оролцсон эрдэм шинжилгээний баг хурлыг одоо 1-р сарын 25-нд тийм. Энэ дээрээ бид нар энэ тухай одоо бүх одоо тайлбаруудыг эрдэмтдийн хаанаас эхлээд авна. За бид нар энэ талын судалгаагаа хийж гисэн. Тэгээд энэ уран бүтээлээ тэгээд 3 сард нэ. Тэгэхээр энэ бол маш их одоо судалгаа, суурь шинжилгээ их сайн одоо тавигдж байгаа юм уран бүтээл гэж хэлж болно. Тэгэхээр ер нь бол судалгааны үндсэн дээр бичигдсэн учраас энэ жүжигээр дамжуулаад бид маш олон түүхийн ээдрээтэй асуудал дээр хариулт олж болох нь гэдгээр онцлогтой байна. Тэгэхээр таны хувьд мэдээж ингээд олон жуулчдад олон удаагийн тоглолтууд тавьсан байгаа. Түүн дотроос ингээ хамгийн сайхан сэтгэлд үлдсэн ийм сайхан үгнүүд юу байсан бэ? Монголыг эндээс л ойлголоо штэ гэдэг үг. Ялангуяа тэр Европын жуулчд. Музей их үзэж явж ирдэг л дээ. Манай дээр эрэхтэй. Тэгээд нөгөө Монгол одоо хоолны газар орж энэ төр явж байгаа. Зарим нь бол одоо юу гэдэг хар хорноос ингээл автобустайгаа шууд тавхиад эсвэл тэрэлжээс ингээ ороод ирдэг. Их ядарсан хүмүүсүүд ирээд манай үзэгчдэд дахин суудаг л да. Тэгэл нөгөө ядраад дугаарыг унтчихлоо гэсэн хүмүүс маань тайзан дээр болж байгаа номеруудыг маань хараад бүр ингээ сэргээд алга ташаад бүр хамт зураг авахулж болох уугаад гуугаад манай уран бүтээлчдтэй. Тэгээд бүр зарим тохиолдолд бүр өөртөө нөгөө одоо илүү такс төлөх гээд манай уран бүтээлч тэр хөөмөлжсэн уран бүтээлчд бид нар одоо ингээ баярлалаа. Маш гоё. Манай Европ аялал хүртэл хөөмөлж чадчих штэ тэр хүнд гээл те. Манай Солонгосын Арирангийг тэр залуу хөөмөлсөө би тэр залууд хувийнхаа зүгээс баярлалаа гэдэг ингээд энэ такс өгч болох уу гээл ингээд ингээ тохиолдолд хүртэл гардаг л да. Тэгэхээр манай үндэсний урлаг тийм гайхамшигтай. Гадны хүний хэл мэдэхгүй хүн тэгээ шууд нэвтэрж тархинд нь ингээд зүрхэнд нь очтгоороо манай Монголын нэрийг хуудсан юм гэж хэлж болно да. За тэгэхээр танаас асуумаар байгаа нэг сонирхолтой зүйл бол яагаад та чуулга цагаан лавай гэж нэрлэсэн юм бэ? Лавай гэдэг үгэнд ямар утга агуулга нь оршиж байгаа вэ? За лавай гэхэлэр ихэнх хүмүүс л одоо дун гэж хэрэн боддог л доо тийм ээ. Цагаан өнгөтэй одоо далайн ирэлд байдаг ийм амьтны яс гэж ойлгодог. Энэ дунг бол монголчуудын эртний нэршил нь лавай тийм ээ. Тэгээд энэ лавай гэдэг нэрээр нь их хүндэтгэж хайрладаг байсан зүйл нь. Одоо 21 оны ардын хувьсгал анх ялж байхад одоо гарч ирсэн урья гэж сонирн байдаг шүү дээ. Одоо анхны одоо монгол хэл. Тэрний нүүрэн дээр гарсан анхны одоо постэр буюу зураг дуудсан дээр нь лаваа үлээсэн ардын журам цэрэг ингээд винтоо үүрсэн одоо журам цэрэгийн юм зураг байдаг шүү дээ тийм ээ. За тийм энэс эхэлдэг. За яг лаваа бол өөрөө бол үндсэндээ далайн одоо матар тэнгэрийн луу хоёрын дундаас үүссэн ийм амтан гэж нэрлэл одоо үздэг л дээ бурхны шашны одоо үзэлтэй. За дээрэс нь бурхны шашинд энэ өөрөө бас хөгжмийн зэмсийг үүсгэхээс гадна зан үйлийн аягүй чухал үүрэгтэй. Одоо буддын шашны бүх сүм хийдүүд өглөөнийхөө хурлыг эхлэхийн өмнө одоо та нар анзаардаг бол энэ гандан тэгшлэн хийдийн хурал өглөөний хурал эхлэхийн өмнө одоо гурван талд нь байдаг цанхаг дээр лам нар гарч ирээд лаваа хүлээдэг. Гуравтаа одоо давтамжтайгаар 9 удаа хүлээдэг. За энэ лаваан аялгуугаар юу цугладаг вэ гэхээр тэр орчинд хамгийн сайн сайхан энергиуд цугладаг. Одоо бурхад одоо цуглаж лаваан дуугаар бурхтыг дууддаг гэж үздэг. Одоо бурхны шишинд бол лаваан дуугаар хамгийн тэр орчны хамгийн одоо сайн сайхан нэг одоо иргэшээдэг савдгууд, лус савдгууд цугладаг, бурхад цугладаг гэж үздэг. Тэгээд лаваан их шиг цугласан, дугарсан газар дандаа бурхад цугладаг гэж үздэг учраас одоо сайн сайхны бэлэгдлийн одоо урья гэж үздэг байхгүй. Тийм ч учраас 21 оны хувьсгалын одоо ардын журам цэргийн анхны дуудлага нь бол лаваагаар байсан байх гэж би боддог шүү.
Тийм байна. Ариуссан, гэгээрсэн, тийм дандаа сайхан юм ч дандаа сайн сайхан энергийг өөртөө дуудаж одоо уриалж яадаг юм хөгжмийн зэмсгийн нэг хэлбэр. Буддын шишний одоо нэг одоо хөгжмийн зэмсэг боловч магадгүй тэр 11 оны богд хаант одоо засгийн үеийн одоо бас тэр одоо тусгаар технологи эрхчлөөний хөдөлгөөний бас анхны дуудлагыг лаваагаар бас хийсэн. Тэгээ 21 оны бас ардын журам цэгийн анхны дуудлагыг бас лаваагаар хийсэн. Гэдэг утгаар нэг бэлгшээж за энэ хөгжмийн зэмсгээр нэрлсэн байхад бол бас их сайн сайхан бүхэн манай энэ чуулгыг дагаад зулж явах байхаа гэж бодсон шүү дээ. Тийм байна. Тийм учиртай. Ер нь бол их бутаа агуулгын хувь сайхан юм бэлэглэн их өргөйн. Тэгээ мэдээж нөгөө аливаа зурчин Монгол хүмүүс чинь те амны бэлгээрээ тэгээ бас аштын бэлгэнд бодож идэг болохоор аргагүй бах. Бэлэгдэлтэй цагаан лаваа гэдэг чуулгын уран бүтээлээр дамжуулаад хүүхэд залуучуудад юу хийх хүсэж байгаа вэ? Тэдэнд ингээл богны дуу, сан, харайх гэх ингээл олон гайхалтай зүйлсийг үзүүлж харуулж байна. Түүгээрээ та ямар мэдрэмж авч байна? Юу бас ойлгож байна? Цаашдаа бас залуу үеийнхэндээ юу хийх хүсэж байгаа вэ? Би ер нь монгол хүн гэдгээр их бахархдаг л да. Энэ одоо 7 тэрбум хүн амтай энэ цэнгэр гараг дээр бид нар 200 гаруй улс оршин тогтнож байна тийм ээ. Тэр дунд одоо газар нутгийн хувьд харьцангуй том ч гэсэн хүн ам цөөхөн энэ Монголын ард түмэн дэлхийд би монгол хүн гэдгээр ингээд дандаа бахархаж байгаасаа гэж боддог. Тэгж бахархлынх нь хамгийн том үндэс нь энэ үндэснийх нь өв соёл түүхэн. Тэгэхээр монгол хүн гэдэг бахархахын тулд түүхээ мэддэг байх хэрэгтэй болно. Өв соёлоо мэддэг байх хэрэгтэй болно. Тэрийг хүндэлдэг байх хэрэгтэй болно. Тэгээ тэрийг нь би Монголын хүүхд залуучууд ирээдүйд одоо дэлхийн шилдэг иргэн бий болно тийм ээ. Тэр хүн монголоороо бахархдаг тийм сайхан монгол залуучууд бий болоосой л гэж бодож одоо энэ соёл урлагийнхаа ажлыг хүүхд залуучуудад их чиглэсэн ийм арга хэмжээ хийдэг. Дээрээс нь гадаадын хүмүүс Монголд ирчээд хөөх энэ ямар том агуу түүхтэй соёлтой ард түмэн байгээд бишрээд яваасаа гэж би хүсдэг. Тэр ч утгаараа үндэсний урлагийн цагаан лаваа чуулга, төмөр замын чуулгын маань уран бүтээлүүд энэ зүгт чиглэсэн бүтээлүүдээр байнга одоо баяжна. Цаашид бүр энэ чиглэлээр зөвхөн одоо гадаадын жуулчид гэлтгүүгээр хүүхдүүдтэй, залуучуудтай, монгол хүмүүстэй би монгол хүн юм байж тайга бахархаад гарах юм сэтгэл төрөхөй уран бүтээл маш олныг үйлдвэрлэнэ. За дээрэс нь гадаадад бас гарч энэ уран бүтээлүүдэд толилуулах маш их одоо сонирхолтой байгаа. Энэ чиглэлийн эхний алхмуудаа ч хийж эхэлж байгаа. Хөөмийг сонсноороо монгол хүн гэдгийг өөрөө яаж мэдэрдэг юм бэ? Тэр сэтгэл зүрхэнд нь ямар одоо нөлөөлөл үзүүлдэг вэ гэдэг юм уу? Чихээрээ дамжаад тэнд юу гэдэг юм бэ? Одоо бидний сэтгэл зүрхэнд ингээд бий болж байгаа тэр гоё соёлоор дамжиж байгаа үнэт зүйл нь яг юу нэгээд байгаа юм бэ? Бусад оронд байхгүй. Зөвхөн Монголын газар нутаг дээр байгалийнхын онцлогтой хамт монгол хүний биеэр дамжиж гардаг энэ урлагийн илэрхийлэмж бол зөвхөн монгол хүнд л байна. За зүгээр энгийн үгээр тайлбарлахад гадаадд одоо Оксфорд их сургууль гэж жишээ авъя л да. Солонгос оюутан, Хятад оюутан, Япон оюутан, Монгол оюутан гэх дөрвөн Азийн оюутан сурж ийн л да хамт. Тэгтэл дөрвөлээ англиар өстой үе загвар ярина. Англи хүн шиг ярина. Дөрвөлээ математик, физикийн онолыг бол нэвтрэл мэдсэн. Үнэхээр мундаг. Тэгээд тэр дөрөв хоорондоо ялгах юмгүй царай нь төстэй. Тэгчээд нэг нөхөр би Япон гэлээдэг, нэг нөхөр би Солонгос гэлээдэг, нэг нөхөр би Хятад гэлээдэг, нэг нөхөр Монгол гэлээдэг. Тэг юугаар нь ялгах юм? Чи монгол хүн юм бол би монгол хүн гэдээ бахархаад үзүүлэх юм чинь юу юм? Адилхан англиар чадчихна.
бүгдээрээ эзэмшиж байгаа мэргэжилтэй гаргуун байгаа даа. Тэгтэл тэр дөрүлээ цуг одоо сууж байгаа л Монгол залуу санаандгүй хөөмөлөхөд л нөгөө 3 Аз нөхөр бол гээд эрүүл мултраад унжих жишээ. Монгол хүн хоолондоо хөгжмөнтэй. Байглаасаа заяасан хөгжмөнтэй, хөгжмийн зэмсэгтэй. Тэр нь хөөми. Ардын дуувны философи үгийн утга ярьсан чинь жишээ нь одоо бидний бүгднгийнх нь мэддэг Уяхан Замбуу ТV наран гэдэг байгаа. Тэр чинь ерөөсөн миний хэрэг би андуураагүй бол 13 хүүхэдтэй. Тэр чинь одоо ингээ бүхэлдэн 3-4 минут дуулаад байгаа шүү дээ. Ер нь тэр дууны утга нь яг юу юм бэ? За ихэнх хүмүүс Уяхан Зам ТV нарны тухай дуу гэж боддог байхгүй. Ялангуяа тэр гадаадын хүмүүс бол за энэ одоо газраас салаа авчлаа гэдэг. Аялгууных нь нөгөө техник одоо тэр хоолойн техникийг болоод тэр дууралтын одоо цараагийн сонсоод тэр аргагүй үнэхээр ингээ задраа авчиж байгаа байхгүй. Тэр том дуул да айзам дуу. Тэгтэл дууных нь үг нь манайхан тэгж тийм гин тайлбарч болохгүй байхгүй. Нарны тухай дуу гэж. Энэ дуунд үг нь юу гэдг вэ гэхээр өглөө нар манддээ шүү. Гэхдээ орой жаргадгийг шүү гэж дандаа хэлдэг байхгүй. Гэхдээ нар мандаа жаргаж байгаа гэсэн жижиггүй үг биш. Хүн төрдөг шүү бас үгтэй шүү гэдэг. Энэ хооронд нар мандахдаа энэ дэлхийг одоо Замбуу ТV яаж гэрэлтүүлж ус ургамлыг тэ ургамал ногоог ургуулж хүн амьтныг баярлуулж тэ амьд байгалыг сэргээдэг үлээ. Яг тэр шиг хүн чи төрөөд үххийнхээ хооронд тэгж амьдраарай гэсэн гүн ухаан цаана нуугдж идэг. Тэгэхээр үгний арт талд үг дайж явдаг Монголын дууны урлагийн хамгийн сайхан тийм шүү дээ. За саруул талдаа гэдэг бас нуртын дуу биш үү? Тэр дууны үгэнд нь юу гэдэг вэ гэхээр сайхан саруул талтай биш шүү. Гэхдээ шавартай намагтайгийн санж ураа хөвмөн гэж. Сайн үеийн олон сайхан залуучууд нөхдүүд их олон байгаа боловч сайнтай мутагийн санж ураа гэдэг цагж идэг. Тэр сургааллаг чанар цаатлын гүн ухаан. За дээрэс нь зүгээр ардын жижиг нэг богино дуу ярил л да. Бүжин туулаа гэдэг ардын дуу байд. Тэгтэл одоо дэлхийн бүх ард түмэн одоо аавын тухай дуутай, ээжийн тухай дуутай, эх орны тухай дуутай, хайртай бүсгүйхээ тухай дуутай одоо нутаг орныхоо тухай дуутай шүү дээ. Гэтэл Монголын ард түмэн дотор энэ бүжин туулыг хүмүүс нэг анзаардаг юм дуу гэдэг байхгүй. Тэгсэн чинь тэр ихэнх дуунууд дэлхийн ард түмнүүдийн дуу ч Монголын ард түмний ихэнх дуу ч за одоо энэ орчин үеийн зохиолын дуунууд шүү дээ. Дуулаас урсан малчин нүүдэлчин айлын хүүхэд том болоод ямар ч том байгалийн ухааны их сургууль болоод байгаль хамгаалагчийн их сургууль төгссөн хүнээс илүү байгальдаа дэндүү хайртай амьтны багыг өрөвч хайрлаж алж устгаж болохгүй гэсэн чинхүү байгаль дэлхийг хайрладаг үнэн ч хүн бол төрдөг байхгүй. Байгаль дэлхийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг тийм хүн бол төрдөг. Тэгэхээр Монголын ард түмний дууны урлаг дуугаараа дамжуулж хүүхдүүдэд хүмүүжүүлдэг хүн болоодог байсны хамгийн тод жишээл энэ дуун дээр шүү дээ. Тэгэхээр Монголын ард түмний дуунуудыг задлаад ардын дууны урт богны бүх дуунуудын үгнүүдэнд одоогийн орчин үеийн дуунууд ч гэдэг би нэг хараасан, занал хийсэн, арх магтсан гэх юм уу тийм одоо 100 татаад очив мочих гэсэн үг байхгүй шүү дээ ер нь. Ядчил нөгөө Баогийн лагсрангуй хэлсэн байдаг шүү дээ тийм ээ. Би яруу найрагч хүн л дээ. Гэхдээ би ардын дууны үг шиг ганцхан сайхан дууныг юмсан гэж харамсаж байсан гэж. Тэр чинь ардын дууны үгний философиг олж харсан тэр том агуу яруу найрагчийн аргагүйдээ хэлсэн үг байхгүй тэр чинь. Тэгэхээр Монголын ардын дуунууд гэдэг бол тэр чигээрээ Монголын нүүдэлчин монголчуудын сэтгэлгээний гүн ухаан байхгүй. За тэгэхээр одоо хоёлаа өнөөдөр үзэгчдэд хүргэх бөөгийн бүжиг байгаа шүү дээ. Үүний утгыг нь тайлбарлаад үзэгчдэд хүргэе. За бөө гэдэг бол өөрөө хүн төрөлхтний хамгийн эртний шүтлэг юм байна. Одоогоос 5000 гаруй жилийн гинтэртэй буюу их эрх ёсны үед үүссэн байх магадaltaй гэж одоо
бөө судлаач манай Монголын одоо агуу эрдэмтэд одоо Бэмбэрэн Чунгагаас эхлээл тийм ээ хөдөөгийн бэрэл агуу одоо доктор профессор шинжилгээний гавьяат одоо пүрвага энэ судалгаа шинжилгээний ажлууд бичсэн байдیں۔ Тэгэхээр энэ бөө бол зөвхөн Монголд байгаа юм биш шүү дээ. Дэлхийн 200 гаруй орны 140-50-аад орнд нь бөөгийн одоо мөрөглийн уламжлал байгаа юм. Энэ шашин биш шүү. Мөргөл гэж явдаг. Шашин чинь бол өөрийн гэсэн одоо шүтдэг номтой. Одоо буддын шашинд бол маш олон судрууд байдаг. Христийн шашинд бол одоо Библи тийм ээ. Аллах одоо мусульман шашинд бол одоо Коран судар гэх юм уу гэдэг бол бөө мөргөлд бол ямар нэг тийм байхгүй. Энэ бол өөрөө байглаас өгдсөн өгдлөөрөө бий болдог. Байгалийн нэг хэсэг бол жишээж тэр байгалийн үгийг одоо хүн төрөлхтөнд дамжуулж идэг тэр дамжуулагч хүмүүсийг одоо бид нар бөө удгнууд буюу зайрангууд гэж нэрлэдэг шүү дээ. Тийм учраас энэ мөргөлийн тухай бол маш олон судалгаа хийгдчихэж энэ тухай одоо бүжгийг бол одоо тавих болдог л доо. Тэгэхээр одоо бөө гэдэг бол одоо хүн төрөлхтний хамгийн эртний байгальтайгаа хамгийн ойрхон одоо хүртэл оршин тогтнож байгаа мөргөлийн нэг хэлбэр юм. Тэгэхээр энэ бол монголчуудын амьдралд бол бас их ойрхон байсан 13 дугаар зуунд бол одоо төрийн одоо зайр мөртөл байсан шүү дээ тийм үү? Та нар мэддэг Тэв тэнгэр гэдэг жишээтэй. Тэгэхээр энэ бол монголчуудыг ойрхон одоо ч оршин байгаа юм зүйлс учраас монголчуудын өв соёлын нэг хэсэг гэж бид нар үздэг. Тийм учраас одоо аялал жуулчлал зориулсан концертанд заавал одоо бөөгийн бүжгийг бид нар оруулдаг. За одоо бөө гэдэг бол одоо байгальтайгаа хүн төрөлхтнийг хэрхэн зөв харьцах тухай бас нэг номлодог нэг байгалийн нэг хэсэг одоо сургагч юм уу даа гэж би дотроо хүндэлдэг шүү. Учиргүй шүтдэггүй ч гэсэн би хүндэлж явдаг. Энэ өөрөө хүн төрөлхтөнд чивэл байгалийн нэг хэсэг гэдгийг дандаа сануулж явдаг ийм одоо мөргөл шүтгэхийн хэлбэр юм да. Зөв. Тэгэхээр Монголын нууц төвчөн дээр ч гэсэн үүний утга санаа гарч байгаа шиг үдгэн шүү дээ. Тэр Чингис хааны байгальд хийдгээ харьцаж байгаа байдал эдгээрээ илэрчээдийн болов гэж бодогддог. За тэгэхээр одоо үзэгчтэй мэдээж энэхүү утга агуулга нь маш гүн гүнзгий бөөгийн бүжгийг одоо хэрхэн яаж илэрхийлсэн бэ гэдгийг хамтдаа үзье гэж бодож байна үзэгч.